За 51 зурглалыг тайлбарлая. Гурвалжны нэг тал нь хоёр өнцөгтэй өгсөн. Ойртод түүн аашвал ааш мөртөг болоорой гэж. За энэ бодлогыг би бодохоо өмнөхлээд ерөнхий тохиолдолд нэг юм баталж үзүүлээд энийг дараа зургийн гурвалжин дээр бүгдээр ашиглаж болно. За нэг ABC гурвалжны за бүгдээрээ энэ аргаас өндөр болгочихъя. Мөн энэ аргаас өндөр болгочихъя. За тэгээд өндрүүдийн огтлцол нь нэгцэгт огтлцдог бөгөөд энэ аашийг ортод гэж нэрлэдэг. Ортод. За тэгэхээр одоо бүгдээрээ чи юу болох гэдэг гэсэн чинь А оройгоос ортод хүрэх цаг хэрэгтэй. За энийг олохын тулд бүгдээрээ яах вэ гэхээр эхлээд би ерөнхий нэг томьёо баталж. За энэ үнцгийг гамма гээд энэ үнцгийг бета гээд А ороос гарсан үнцгийг альфа гэж тэмдэглэж. За тэгэхээр одоо бүгдээрээ яаж ийн гэсэн чинь энэ 90 градус энэ 90 градус гэхээр дөрвөн үнцийн дотоод үнцгийн хэлбэр нь 180 явах хэрэгтэй тий. 360 явах хэрэгтэй тий. Энэ хэлбэр 180 чинь манай энэ хэлбэр 180 байх юм байна. Тэгэхээр энэ бол 180-аас гамма. Тэгвэл энэ үнцэг юу вэ гэсэн чинь гамма болж тарах юм байна тий. За яагаад гэвэл энэ хоёрын хэлбэр нь 180 мөн энэ хоёрын хэлбэр нь 180 чинь манай энэ үнцэг нь энтэй тэнцвэрж тарах нь. За энэ гамма юм байна. За бүгд чи ер нь бол эцэст нь А шиг болох гэдэг шүү дээ. А шиг болоход ер нь надаа юу хэрэгтэй юм бэ гэхээр за энэ гурвалжин энийг үнцэг. За тэгээ би энэ А энийг юу гэдэлж B1 гэдэлж. А B1 буюу энэ гурвалжин дээрээс эхлээд бүгдээрээ за энэ гурвалжин дээр шүү. Үнцгийн харьцаагаар ааш олж. За тэгэхээр энийг олохын тулд энэ гамма үнцгийг эсрэг катет гипноз хоёрыг ашиглахын тулд гамма үнцгийн синус юм байна тий. За тэгэхээр гамма үнцгийн синус гэдэг бол эсрэг оршихуйг катет AB1-ийг гипноз AH тусдад тэнцв. За ийш өөрчилж бүгдээ тэгэхээр AH-ыг үржих нь синус гамма маань AB1-тэй тэнцв юм байна. Тэгэхээр эндээс бүгдээрээ AH-ыг олоход надаа юу хэрэгтэй гэсэн чинь AB1 хэрэгтэй байна. Бас энэ гамма үнцгийн синус хэрэгтэй тийм ээ. За тэгэхээр одоо AB1-ийг би яаж олох юм бэ гэсэн чинь AB1-ийг болохоор би одоо энэ гурвалжин дээрсэн. Энэ гурвалжин дээрсэн. За энэ гурвалжин дээр болохоор энэ альфа үнцгийг ашиглаж байна. Тэгэхээр энэ маань насан катет, энэ маань гипноз. За тэгэхээр би одоо энийг гурвалжин ABB1-ээс юу бичих вэхээр альфа үнцгийн косинус юм байна. Яг бол налж байгаа катет AB1-ийг гипноз AB-д хуваагаад олчих. За тэгэндээс надад AB1 хэрэгтэй гэсэн шүү дээ. Тэгэхээр ийшээ үржүүлээд AB1 бол AB-г үржих нь косинус альфа. За одоо надад AB хэрэгтэй байна. За AB-г би яаж олох юм гэсэн чинь энэ гурвалжин болгоныг тойрох багтана. Тэгэхээр гурвалжны синусийн чором ашиглаж байгаа болж AB татыг түүний эсрэг оршиж байгаа үнцгийнхэн синус харьцаар багтаасан тойргийн диаметр гэдэг тийм. Тэгэхээр би одоо гурвалжны AB татыг түүний эсрэг оршиж байгаа үнцгийнхэн синус харьцаар энэ гурвалжныг багтаасан тойргийн диаметр гэдэг. За эндээс AB-г олчлоо. Ийш үржүүлэхээр 2-ийг үржих нь синус гамма. За одоо бүгдний хэрэгтэй юм ерөнхийдөө олчлоо шүү тий. За AB-г олцоод ийш орлоо. Тэгэхээр AB-г оронд 2-ийг үржих нь синус гамма. Тэгээ үржих нь косинус альфа. За одоо энэс ийш орлуулад AH олчихно тий. За AB1 маань юу вэ гэсэн чинь 2-ийг үржих нь синус гамма, үржих нь косинус альфа, хуваах нь синус гамма. Тэгэхээр устдаад явж 2-ийг үржих нь косинус альфа. За бид нар энд маш гоё томьёо гаргаж авсан. AH маань 2-ийг үржих нь косинус альфа. За энэ бол дурын гурвалжныг баталж байгаа шүү дээ. За дахиад нэгтгэхэд дүгнүүл юу гэсэн үг вэ гэхээр ерөөсөө гурвалжны өндрүүдийг татаад огтлын цэг нь ортод ааш бөгөөд А оройгоос ортод хүрэх зайн энэ гурвалжны багтаасан тойргийн диаметрийг энэ үнцгийнхэн косинусаар үржүүлснээр тэнцвэрдэг юм байна. Яг энэ шиг бүгдээрээ бас энэ BH хэлж болно. B оройгоос ортод хүрэх зайн 2-ийг үржих нь B-оос гарч байгаа чинь косинус бета тэнцвэр байна. За дараа нь C оройгоос ортод хүрэх цаг бол гэвэл 2-ийг үржих нь C-оор косинусаар нь үржүүлсэнтэй тэнцвэрдэг юм байна гэдэг. За ингээд бүгдээрээ нэг теорем томьёо баталчлаа. За одоо энэ бодлогон дээр ашиглая.
За энэ бодлогыг мэдчихсэн. За энийг бид орно яаж яагаад гаргаж байгаа. За тэгэхээр манай бодлогон дээр ямар байна гэсэн чинь манай бодлогон дээр болохоор А, Б, С гурвалжны А, Б тал нь 2 урттай. Тэгээд B, A, C өнцөг нь 45. Тэгээд A, B, C-ийн 75. Тэгэхээр бүгд тэр 3 дахь өнцөг нь болчихно те. Гамма өнцөг маань Ньютон өнцөг гэхээр гурвалжны дотоод өнцгүүдийн нийлбэр нь 180 гэдэг учраас 180 градусаас бүгдээрээ 75 45 өнцгийнхөө нийлбэрийг хэсчихнэ. Тэгэхээр 120 гээд манай гамма өнцөг маань 60 градус юм байна. За тэгвэл одоо бүгдээр чинь юу олгож байгаа лээ гэсэн чинь А цэгээс өндөр буулгалаа, Б цэгээс өндөр буулгалаа, орто төв маань Ааш, тэгээд А цэгээс Ааш хүрэх зайг олно. Тэгэхээр саний гаргаснаар юу гэсэн үг вэ? А-аас орто төв хүрэх зай бол энэ гурвын багтаасан тойргийн радиусыг А орой өнцгийнх нь косинусаар үржүүлсэндээ тэнцвэрдэг юм шиг. За тэгсэн чи одоо надад R байхгүй. R-ийг яаж болох юм гэсэн чинь синусын теоремоор гурвалжны нэг тал өгсөн эсрэг өнцгөө бүгдийг жаагаад олцсон юм чинь гурвалжны нэг талыг түүнийг эсрэг орчиж байгаа өнцгийн синусаар засаарцаа энэ гурвалжны багтаасан тойргийнх нь диаметртэй тэнцвэрдэг. Тэгэхээр AB-г синус гамма буюу 60 градус хуваасна энэ гурвалжны багтаасан тойргийн диаметр юм байна. Тэгэхээр AB нь 2 гэдэг өгсөн синус 62-ны язууд 3 энэ манай диаметр юм шин. За 2 дээш гарчхаар 2-ээр бол 4-ийг хуваах нь язууд 3. За тэгвэл ийш орлуулчихнаа. 4-ийг хуваах нь язууд 3-ыг 30 косинус 45 градус бодох нь 2-ны язууд 2. За энэ хоёрыг хураагаад 2 язууд 2-ыг хуваах нь язууд 3 юм. Манай хариу. Тэгэхдээ хариу ихэвчлэн R арслал чөлөөж тавьдаг учраас бүгдээ язууд 3-аар хүртэр хуваарийг үржүүлээд өгч. Хуваар нь 3, хүртэр нь 2 язууд 6 буюу манай орт А-ороос ортод хүрэх зай юм байна. За 5-2 эсрайцтай бөмбөрцөгт багтсан зөв дөрвөнц призм. За бид нарт нэг юм бөмбөрцөгт призм багтсан байна. Зөв дөрвөнц призм гэдэг маань суурин квадрат. За манай энэ бүх орой нь энэ бөмбөрцөгтөр оршиж байгаа шүү дээ. За ингээд бүх 8 орой 8-лаа бөмбөрцөгтөр оршиж байгаа нэг юм призм багтжээ. За тэгээд 9 радиустай бөмбөрцөг тэгэхээр радиус 9 байгаа. Тэгээд призмийн өндөр энэ Ааш нь бидэрт өгөгдсөн юм байна. 12. Тэгээд одоо бүгдээрээ юу болох юм гэсэн чинь бөмбөрцгийн эзлэхүүнийг призмийн эзлэхүүнд харьцуулсан болох юм байна. Тэгэхээр бөмбөрцгийн эзлэхүүн призмийн эзлэхүүнийг болох нь. Бөмбөрцгийн эзлэхүүнийг болоход радиус өгсөн чинь бэлэн байна. За одоо призмийн хэмжээс үтэг болно. За зөв дөрвөн өнцөг гэсэн учраас квадрат зурдаг гэсэн үг. За тэгээд дээр нэмээд би эсрэг суурийнхаа ингээд эсрэг урших диагонал ингээд татчих. За тэгэхээр одоо яасан гэж манай энэ тэгш өнцөгт маань энэ бөмбөрцөгтөр оршиж байгаа гэсэн үг шүү дээ тий. За тэгэхээр зөв дөрвөн өнцөгт юм чинь мэдээж яг энэ одоо энэ шиг өндөр ингээд болгоход манай яг түйдэнэр боочно. Буюу манай ерөөсөө энэ тэгш өнцөгт маань одоо цилинд энэ юуны бөмбөрцгийн хамгийн том радиустай дугад багтсан гэсэн үг шүү дээ тий. Буюу манай энэ диагоналны юу гэсэн чинь призм юуны бөмбөрцгийн диаметр гэсэн үг. За энэ маань Ааш байгаа. За тэгэхээр одоо бүгдээ энд яах вэ гэсэн чинь энд тэгшүнцэд гурвалж үүсэж байгаа шүү дээ. Эндээсээ илэрхийлнэ радиус мэдсэн чинь. За суурийнхаа нэг квадратыг энэ дээрээс нэг харуул тэр x n-x юм чи бүгдээ дэг олчих. Тэгэхээр диагоналын квадрат бол хоёр талынх нь квадратын нийлбэртэй тэнцүү Пифагорт чи. Тэгэхээр диагоналын квадрат бол 2x квадрат. За нөгөө талаас одоо ногоон гурвалжны Пифагорт бол Ааш квадратын D-гийн квадратыг нэмснээр манай нөгөө нэг бөмбөрцгийн диаметрийн квадрат. Ааш маань 12 гэдэг өгсөн. D-гээ бүгдээр энэ 2x квадрат гэж суурийнхаа юугаар илэрхийлсэн. Радиус маань 9 биш шүү дээ. Тэгэхээр 9 чинь 18 гэсэн 18-ийн квадрат. Тэгэхээр эндээс бүгдээрээ 2x квадрат буюу суурийнхаа тал буюу суурийнхаа талбайг олждох нэ. За нэг 18-аас 12 ихсад 6, 18 дээр 12-ыг нэмээд 30 буюу 180 юм байна. Тэгэхээр x квадрат нь 180-ыг 2 давхаар 90. За x ялах шаардлагагүй те. Яг бол x квадрат маань манай суурийн талбай. За одоо бүгдээрээ бэлэн болчихлоо ш. Бөмбөрцгийн эзлэхүүн гэдэг бол 3-ны 4 PR куб байдаг.
призм эзлэх хүн болохоор суурийнхаа талбайг өндөр өрчилж байна. Суур маань x талтай квадратын талбай нь x квадрат, өндөр нь 12 гэх утсан. За энэ хоёрын эзлэгүүний харьцааг одоо бөмбөрцгийн эзлэгүүнийг призм эзлэгүүнд харьцуулнаа. Тэгэхээр 3/4 π радиус маань 9 байсан тий. За 9 гэдэг авчи. 9-ийн куб хуваах нь x квадрата бүгд энэ дээргээд болцсон 9. Тэгээ өрчих нь 12. За одоо энийг хураана гэсэн үг. За тэгээс 9-ийн кубээс энэ 9-ийг хураач. Тэгэхээр энэ 4-ийнээс 12 тооч. Тэгэхээр манай дээр нь юу үлдсэн гэсэн чинь 9-ийн квадратыг өрчих нь 3/1 π, доор нь болохоор 10-ыг өрчих нь 3 болчихно. За дараа нь энэ 3-ын доош өрчүүлж нэ. Тэгэхээр 81 π-г хуваах нь 10-ыг өрчих нь 9. Тэгэхээр энийг бас хураагдчихна. Тэгэхээр манай хариу нь 10/9 π гарах юм шүү. За логарифм тэнцвэрш. За логарифм тэнцвэр шуудахдаа бүгдээрээ тодорхойлмож ахиндаа заавал авнаа. Логарифм агуулсан илэрхийлэл. За тэгэхээр x-с хоног логарифмын ард амж тгийсэх байх хэвээр. 9-с хон 4x маань тгийсэх байх хэвээр. Энэ маань манай тодорхойлогдох мөж. Тэгэхээр x нэгээс их хасах 4x нэмэхээс хойш гарлаа хасах ёс. За хасах 4 тухаар тэмдэг эргэн шүү те. Тэгэхээр 4/9-с бага мөртлөө x нь нэгээс их. За нэгс бүгдээр бодлогоо бодож дуусчаад төгсгөлт нь заавал хөтөлцөөлнө. За манай логарифм маань 3/1 9/1 суурьтай юм байна шүү дээ. За нэг би 3/1-ээр нь болгочих. Тэгэхээр 9/1-гээ би 3/1-ийн квадрат гэж авчи. Тэгээд 9-с хон 4x. За нэгийг би адилхан 3/1 суурьтай болгох хэрэгтэй учраас 3/1 суурьтай 3/1 гэдэг маань гэсэн үг шүү дээ. За энэ хоёр логарифмын суурь урагшаа гарахаараа уруу буюу урд байгаа коэффициенттэй хуваана гэхээр нэгийг хуваах нь 2 гэх. Тэгээд 3/1 суурьтай 9-с хон 4x гээд энэ маань логарифм 3/1 суурьтай 3/1. За энэ 2/1 гэхээр ингээ язгуур оруулахаар дараа нь тэнцвэрч мөн бодоход төвхтэй болох учраас бүгдийг би 2-оор үржүүлчих. Тэгэхээр 2-ыг үржих нь 3/1 үржих нь x-с хоног. За энийг хаашаа гаргах чинь. За тэгэхээр нэмэх 3/1 суурьтай 9-с хон 4x. За энийг мөн 2-оор үржүүлсэн байгаа шүү дээ. 2-ыг үржих нь логарифм 3/1 суурьтай 3/1. Дээр нэмээд хасгаар тэнцвэрч нь илүү төвхтэй болно. Хувааж ясны оронд үржүүлэе гэж бодоод хасгаад тэнцвэрийг хаашаа гаргаад нэмэх болгоцсон шүү. За одоо энийг зэрэг болгож оруулнаа. Тэгэхээр логарифм 3/1 суурьтай x-с хоногийн квадрат. За энэ логарифм 3/1 суурьтай 9-с хон 4x гээд энэ хоёрыг хаашаа зэрэгүүлж оруулж 9-ийг болгочоод логарифм ижил суурьтай логарифмыг нэмж байгаа чинь арын 2-ыг үржүүлээд тавьчихын те 3/1 квадрат 9. За одоо 3/1 боллоо хайлаа. За энэ дээр нэг юм ахана. Логарифмын суурь 0-оос 1-ийн ондох тоо байгаа учраас хаяхаараа логарифм орхихороо тэмдэг нь эсрэгээр харна. Яг л энэ чинь уруу функц, уурдаг функц учраас. За тэгэхээр 3/1 үдэ орхихдоо тэмдэг эсрэгээр харлах нь шүү 1-ээс бага. За тэр 9-ийг ич үржүүлчихье. Тэгэхээр 9-с хон 1-ийн квадрат нь 9-с хон 4x. За одоо энийг бодоод тодорхойлмож тогтолцоолнаа. За 9-ийг үржих нь x квадратаас хон 2x нэмэх нь 1. Тэгээд 9-с хон 4x. За энэ дээдлийн зайд үржүүлнэ. 9x квадрат хасах нь 18x нэмэх нь 9. За хойноогоо 9 x-ээр. За нэг өсчих юм байна. Тэгэхээр 9x квадратаас хасах нь 14x нь тэгээс багсан ийм тэнцвэрч болж байгаа юм байна. Өөрөвл энэ параболын тэгээс бага төгтгийг авна гэсэн үг байна шүү дээ. За одоо бүгдээр тэгтэй тэнцвэрх нь болно. Тэгээ x-ийг хаалнаас гаргахаар 9x-с хон 14 тэнцүү тэг болоод x тэнцүү 0 юм байна. Эсвэл x тэнцүү 14-ийг бах нь 9 юм байна. За тоон шүнээр байрлуулна. Манай хоёр шүнээр хоёул эрс хэм чинь орохгүй ингээ онгорхон юм биш үү те. За тэгэхээр энэ маань юу x ч дээш харсан байгаа юм шүү дээ. Өөрөөр хэлбэл ийм баг те. Тэгэхээр энэ хоёр тоо нэмэх эндээ хасах юм байна. Ямрын ахын гэсэн үг тэгээс эрс баг. За тэгээс баг нь энэ. За ингэчээд заавал тодорхойлмож тогтолцоолно. Тодорхойлмож нь x нь 1-ээс их мөртлөө 4/9-өөс бага. За одоо энэ ч тодорхойлох нь ч зургийг 1-ээс их мөртлөө
Нөгөөх нь 4-9 лөө. 4-9-с баг. За 4-9 гэдэг чинь 2 бүхэлдээ тоо шүү дээ тий. Тэгэхээр энд юм байна. 4-9 буюу 2 бүхэл 4-1-ээс бага нэ. Тэгэхээр бага юм чинь бүгдээрээ энэ л сигнал. Энэ болохоор энэ. За энэ 3-ын нэгэн зэрэг огтлж байгаа сигнал шүү дээ. Тэгэхээр манай хариу нь эндээс энэ хүртэл. Тэгэхээр 1-ээс эрсэх 9-14-өөс бага буюу хариу нь 1-ээс 9-14 юм шүү. За дараа нь энэ тэр номдод гიშтгэл за 8 зэрэгтэй тий. Тэгэхээр нэг бүгдээ эхлээд нөгөө квадратуудын хэлбэр 1 гэдгийг ашиглахын тулд бүгдээ ингээ 8 эхлээд синус 4 зэрэгтэй x-тэй нэмэх нь косинус 4 зэрэгтэй x-ийн квадрат гэд авчвал надад синус 8, косинус 8 200 үж нийлүү байгааз. За тэр 200 үжүүрээ хасаад өгч. Синус 4x, косинус 4x энэ 17 бахан 32 болж байна. За тэгэхээр энэ дөрвөн зэрэгтүүд одоо яах юм гэсэн чинь мөн адилхан яг санийх шиг синус квадрат x-тэй нэмэх нь косинус квадрат x-ийн квадрат гэхээр синус 4, косинус 4 хоёр нь гарна. Дунд нь 200 үж нь илүү тэрийг хасаад өгчнөө. За ингээд энэ квадрат маань энд багштай хасах нь 2-ыг бүртгэн синус 4 зэрэгтэй x, косинус 4 зэрэгтэй x тэнцүү 32-ны 17. За тэгвэл энэ маань хэд вэ гэж 1. Тэгэхээр 1-ээс хан 2-ыг бүртгэн синус квадрат x, косинус квадрат x-ийн квадрат хасах нь 2-ыг бүртгэн синус 4 зэрэгтэй x-ийг бүртгэн косинус 4 зэрэгтэй x-ийн тэнцүү 17 бахан 32. За нэг дор бүр нь орлуулад бодож болж байна. Эсвэл хаалтаа задлчаад дараанаас орлуулж болж байна тий. За тэгэхээр энд 2-ыг бүртгэн синус x, косинус x байвал энэ маань синус 2x гэдэг тийм үү. За тэгэхээр энд би хоёр талын квадратаар төшөлжүүл 4-ийг бүртгэн синус квадрат x, косинус квадрат x маань синус квадрат 2x. За энд бүр 4 зэрэгтэй тий. За тэгвэл энийг 4 зэрэг төшөлчөөр юу болох юм гэсэн чинь 2-ын 4 зэрэг чинь 16 синус 4 зэрэгтэй x-ийг бүрчнэ косинус 4 зэрэгтэй x гэвэл синус 4 зэрэгтэй 2x болох юм шүү дээ. За тэгвэл одоо бүгдээр энийг яах вэ гэсэн чинь 1-ээс за эхлээд задлчаад байна ч дөө тий. За 1-ээс хасах нь одоо би энийг хэрвээ ийм байвал синус квадрат 2x болгочих гээд байгаа шүү дээ тий. Тэгэхээр би синус квадрат 2x-ийн оронд юу тавих вэ гэсэн чинь синус квадрат 2x-ийг хуваах нь 4 гэдэг чинь энэ үний квадрат. Хасах нь 2-ыг бүртгэн. За 4 зэрэгтэй 4 зэрэгтэй хүчрээ юу вэ гэхээр 16-ны 1-ийг бүртгэн синус 4 зэрэгтэй 2x байна. Тэнцүү 32-ны 17. За одоо төвшүүлчихнэ. Тэгэхээр энэ маань дадаан томоогоор 1-ээс хасах нь энэ 2-ыг бүртгэн 2-оор хүрчүүлнэ гэдэг чинь 2-ыг бүртгэн 1 бүртгэн 4-ний 2-ыг бүртгэн синус квадрат 2x. Нэмэх нь энүүний квадрат чинь 2-ны 1 байгаа юм чинь 4-ний 1-ийг бүртгэн синус 4 зэрэгтэй 2x юм шүү. Тэгээд хасах нь 8-ны 1-ийг бүртгэн синус 4 зэрэгтэй 2x. Энэ маань 17 бахан 32. За энэ ер нь 2 талын 32-оор үржүүлчихъя тий. Тэгэхээр 32-аас хасах нь за энэ маань хуваагдаад 1 болцсон гэсэн. Тэгэхээр 32 синус квадрат 2x. За 32 үржихээр 8 синус 4 зэрэгтэй 2x. 32 үржихээр 4 синус 4 зэрэгтэй 2x. Тэнцүү 17 болох юм байна. За одоо төсөлдөг шүү дээ хэлчихье. Тэгэхээр энэ маань 4 синус 4 зэрэгтэй 2x хасах нь 32 синус квадрат 2x. За тэгээд 32-оос 17 хасахаар 15 тэнцүү тэг. За одоо энэ бүгдээ синус квадрат 2x-ийн төр зурныг а-г орлуулчвал 4а-гийн квадратаас 32а нэмэх нь 15 гэсэн тэгштэл бодох нэ. За тэгэхээр одоо бүгдээ энийг тэгштэй omчин шууд 2 таагаад 16. 16-ын квадрат 256. За 2 тооцсон ч бүгдээ 4 гэдгээ тавихгүй гэсэн үг шүү дээ тий. А бүрчгэнцээ хуваах нөгөө 2-ын хураацсан учраас ингэж тавьчихна. За тэгэхээр 256-аас 60-ыг хасахаар
язгуургаар нь тий 196. 196 маань 14-ийн квадрат хувахан 4. Тэгэхээр манай 1-р шийд маань 30-ыг хувахан 4. 2-р шийд маань 2-ыг хувахан 4 буюу 2-1. За энэ бол нэгээс их тоогом чинь энэ манай шийд болохгүй. Яг бүгдээрээ синус квадрат 2 гэсэн хагас шүү дээ. Тэгэхээр манай синус чинь хасах нэгээс 1 онд байдаг юм чинь квадрат нь ч гэсэн 0-оос 1 онд байна л гэсэн. Тэгэхээр энэ бол нэгээс их тоочоос авахгүй. Тэгэхээр энэ квадрат нь 2-1. За синус квадрат нь гэхээр нэмэх хэсэг гэдэг жоохон төвхтэй болох учраас шийдээ богинохон гаргахын тулд синус квадратаа зэрэг бууруулдаг. Энэ томьёогоороо зэрэг бууруулчихнаа. Тэгэхээр синус квадрат 2x маань 1-ээс хасах нь косинус 4x-ийг хуваах нь 2 гэсэн. Тэнцүү 2-1. За энэ хоёр хуваагдаад явж косинус 4x маань хэд болох вэ гэсэн тэг болох юм. За косинус 4x нь тэг болно гэдэг чинь 4x тэнцүү косинус тэгийг 90 градус дээр авдаг. Нэмэхийн дараагийн шийд нь болохоор 180-ын дараа давхардаг учраас π хүчин k. Тэгээд 4 туахаар 8-ны π дээр нэмэх нь pk хувахан 4. За энд байгаа k-нууд нь бүхэл тоонож. За дараа нь 55. Тойрогт багтсан дөрвөн өнцгтийн тойрогт багтсан A, B, C, D дөрвөн өнцгтийн A, B, C, D дөрвөн өнцгтийн CD нь язгуудар 2, CAD нь CAD хэр энэ өнцгөнд чинь 5 градус бол энэ гурвныг энэ дөрвөн өнцгийг багтаасан тарихаар хязгаарлах гэнэ. Тэгэхээр бүгд зөвхөн энэ гурвалжин дээр л яг синусын теоремч хангалттай үз. За тэгэхээр эндээс бүгдээрээ синусын теоремоор гурвалжны нэг талыг түүний эсрэг орж байгаа өнцгийн синус харьцаа нь багтаасан тарихын диаметр гэдэг. Тэгэхээр язгуудар 2-ыг хувахан синус 45 бол язгуудар 2-ыг хувахан 2 тэнцүү 2-2. Тэгэхээр нь устдаад 2 тэнцүү 2-2 болох юм байна. Радиус нь нэг юм шүү дээ. За 56. Энэ байх ABC-ийн сөрөг тоон гэдэг. Тэгвэл ABC-ийн сөрөг тоон бол одоо энэ сөрөг тоог тохоор эрэг тоог нь гэсэн үг тийм. Тэгэхээр би нэг илүү хялбар болохын тулд энэ гурийн харьцаа тэнцүү гэж чинь тийм. Тэгэхээр би нэг ямар нэгэн тоотой тэнцвэлж эрэг тоотой тэнцвэлжлэх нь шүү дээ. Яг энэ сөрөг юм чинь за зүгээр Т гэдээ авсан ч болно шүү. Тэгэхээр А-г байх нь 2 нэгтэй тэнцүү чинь манай А хасах 2 юм байна. За Б тэнцүү хасах нэг гэж чинь 6 юм байна. С тэнцүү хасах 3 юм байна. За энийгээ зүгээр Т-гээ орлуулсан ч болно шүү дээ. Ямар нэгэн эрэг тоо буюу за нэг гэж авах боломжгүй шүү. Зөв би хялбар жишгийн тулд тий. Зөв Т-г авсан ч л шүү. Тэгэл 2Т, 6Т, 3Т гэл Т-ний эрэг том чинь коэффициентуудаар л тэнцвэлжнэ гэсэн шүү. За тэгэхээр эндээс манай хамгийн бага нь Б юм байна. Дараа нь С юм байна. Тэгээд А юм байна. За 57. За А, Б, С натурал тоонууд. За натурал тоон гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр юм тоолдог тоол гэсэн үг шүү дээ тий. Эрэг бүхэл тоонууд гэсэн үг 0 орохгүй. За өчүүр нь 2 гинэ. Тэгэхээр эндээс шүү дээ. Манай 3 чинь анхны тоомчныг 1-ийг өчнө 3 гэж задарна да. За хэрвээ А нь 3 байсан бол энэ 3-ыг үрчгэн натурал хэзээ ч хэрэгрэхгүй шүү дээ. Тэгэхээр эндээс А хоёуланд байгаа учраас А 1 юм байна. Б нь 3 баш таарлаа. С нь 2 баш таарлаа. Тэгсэн чинь бүгдээрээ BC2 шийд нь бол квадрат гэж зохиогнэ. Тэр витийн чармын зохиож болно. Эсвэл x-с хах 1-р шийд маань 3 юм байна. 2-р шийд маань x-с хах 2 юм байна. Тэгээд үржүүлээд ингээд тавьчих болно тийм квадрат 3 гэж. Эсвэл бүгдээрээ витийн чарамаар BC2-ыг нэмээд 5 энэ бол x юм гэсэн эсрэгээр авна. Үржүүлэн султаа 6 гэдэг ингээд зохиосон ч болно. За энэ хоёр вектор коллинар гэнэ. Коллинар гэдэг чинь юу гэсэн үг? Энэ хоёр вектор параллел гэсэн үг. Параллел юм бол нэгийг нэг тоогоор үржүүлэхээр нөгөөх нь гарсан гэсэн үг. Жишээл А тоог нэг альфа тоогоор үржүүлэхээр B вектор гарсан гэсэн үг. Тэгэхээр бүгдээрээ эхний координатыг эхнийхт нь хуваагаад А-гийн 2 дахьыг B-гийн 2 дахьд хуваагаад А-гийн 3 дахьыг B-гийн 3 дахьд хуваахад яг адилхан тоо гарсан байх хэвээр. Яг нэг тоогоор бүгдийг нь үржүүлсэн юм чинь тий. Тэгээ x-ийн үржүүрийг болохоор эндээс л олчих юм ба шүү дээ. X-ийн үржүүр маань хасах 6-тай тэнцүү байх нэ. За энэ функцийн сэрт буурах завсар. За функцийн буурах завсар гэдэг бол уламжлалынхаа тэгээс багсар дээр буурдаг. За уламжлал авахаар 3x-ийн квадрат
нэмэх нь 12x нэмэх нь 9 маань тэгээс бага гэсэн. За тэгээ 3 хуваач. За ийм болоод энэ параболын тэгээс бага хэсгийг олох юм байна те. За одоо би тэгтээ тэнцвэрийг нь болохоор нэг шийд нь хасах 3, нөгөө шийд нь хасах гарах юм байна. За энэ хоёрыг үржүүлсэн чинь нэмэх 3 зүв байна те. Нэмээд хасах 4 эсрэгээр авсан за зүв байна. За тэгэхээр би тоонч дуун дээр нөгөө тэгтээ тэнцвэрүүдийг байрлууллаа. Манайх эн чинь дээш харсан парабол тийм үү. Тэгэхээр ингэж зурагдаж байна шүү дээ. За тэгэхээр энэ дээрээ нэмэх доороо хасах юм байна. Буурах эсрэгээр надад уламжлалын тэгээс бага л хэрэгтэй. За тэгсэн чинь надад энэ завсарт гэх өгсөн учраас энэ завсартаа огцолно. Тэгэхээр хасах 2-оос энэ орж байгаа юм байна. Нэмэх 5. Тэгэхээр энэ завсартаа огтлж байгаа хэсгийг авнаа. Тэгэхээр шийд нь эндээс ихтэл буюу хасах 2-оос хасах 1 хүртэл хасах 1 нь орохгүй нэ. За 60 адил хажуу трапецийн дундаж шугам нь диагоналаараа за дундаж шугам гэдэг маань эсрэг талыг таллаа басан. За адил хажуу тэмцэх эсрэг талууд нь яг тэнцүү байгаа тийм хажуу талууд нь. За энэ дундаж шугам нь диагоналаараа 2 5 гэсэн хэсгүүд хуваагдсан гинэ. За би ингээ нэг диагоналч адил хажуу тэмцэх нь аль нь татсан болж тий. Диагоналаараа 2 хэсэгт хуваагдсан чинь нэг хэсэг нь 2 см, нөгөө хэсэг нь 5 см. Тэгээ хажуу тал нь 6 юм байна. За энэ хоёр нь тэнцүү гэсэн. Тэгээ трапецийн хурц үнцгийг болоорой. За тэгээ бүгдээрээ яг энэ хуурсныг тусна гэж салгаад бүгдээр харъя. За тэгэхээр энэ талын дундад цэгийг дайруулаад дундад чум суурьтайгаа параллелж суурьтай параллелж дундтахаар файлсын чоромоор эсрэг таллаа бас таллаа. Тэгэхээр яасан гэсэн чинь энэ ногоон өнгөтэй гурвалжны хувьд энэ маань дундад чум шүү дээ. Дундад чум гурвалжны дундад чум суурьтайгаа параллел бөгөөд суурийг хагасна гэдэг. Тэгэхээр манай суурь нь 10 болж таарах. За буцаад ингээд доош харцсан байна гурвалжныг харъя. За мөн адилхан эн чинь дундад цэг чинь дундад чугам суурьтайгаа параллел суурийг хагас гэдэг учраас энэ маань 4 юм байна. За одоо бүгдийн чинь трапецийн хурц үнцэг болоо гэсэн шүү дээ. За тэгэхээр давхар зураг зурж чаад харнаа. Энэ 6. За тэгэхээр өндөр болох ч бүгд. Адил хажуу тэмчин энэ таллан энэ хоёрыг тэнцүү болж байгаа тий. Энэ зэн 4 бол энэс 4 бага. Тэгэхээр манайх энэ 10 бооз. Тэгэхээр энэ 10 байх хэвээр. 10-аас 4-ээс хар 6. Тэгээ нөгөө чинь тэнцүү багтах хэвээр тий. Тэгэхээр 6-гаа 2 тавлаа энэ 3 болж таарна. Тэгээд манайх энэ 10 бооз. Тэгээд надаа суурийн хурц үнцгийг олох гэсэн энэ үнцгийг олох гэж байгаа. За яг хөө зарим нь ингэж харж болно. Энэ 3 энэ 6 чинь зөвхөн 30 градусын эсрэг шиг катанд гипноц хагас гэдэг юм чи энэ 30 байна. Тэгвэл манай альфа 60 байна гэж олж болно. Эсвэл бүгдээрээ альфа үнцгийн косинус гэж болно тий. Косинус альфа налсан катыг гипноц тугаана. Тэгэхээр 3-ыг хувахан 6 болоод 2-ны 1 косинус хэдэн градусаар авдаг вэ гэхээр 60 градусаар авдаг гэд ингээд суурь үнцгийг олжлох нэ.